улсын хурал штэ. Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага, эрх барих дээд байгууллага. Бид энийг бол одоо бас хийж болно гэж бодож байна. Ноён уул бол онцгой бүс. Тийм учраас энийг бүс хөлийн зэсийг нь бол улсын их хурал тогтоож болно гэж ингэж бодож байна. Нөөц нь 105 тонн байгаа шүү. EBRD-д хөрөнгө босгосон тэр нөөц. Тэгэхээр энэ газар нутаг гарцаагүй тэлнэ. Бид нар гэмт хэрэг хийх гэж байгаа шүү улсын их хурал. Тосон бомбын нуруутай яг адилхан энэ газар нутаг ноён уул Эрдэнэчим гишүүн манай эмэгтэй гишүүд бид хэд тосон бомбын нураг улсын тусгай хамгаалтанд авах тогтоолын төсөл санаачлаад явж байгаа. Түүнээс илүү зүйл байхгүй энэ ноён уул. Тосон бомбын нурууг ойлгож байгаа хүмүүс бол ноён уулыг гарцаагүй ойлгох ёстой гэж ингэж бодож байна. Тэгээд та нар минь энийг сайн бодолцооч. Ерөөсөө энийг тэгээд өөдөөс нэг нинжал яриад байгаа байхгүй юу? Төр байгаа нь бол нинжагаасаа ч хамгаалах ёстой шүү дээ. Ер нь алт ухахад ингэхэд одоо алт гаргаж авахд энэ үндсэн ордыг ашиглахад яг нариндаа гадаадын хөрөнгө оруулалт ямар шаардлага байхгүй. Тамин нинжа хүртэл ухаж болоод нь шүү дээ гаргаад Монгол банкнд алтаа тушаагаад. Гэтэл яагаад энэ заавал бид нар өөрсдөө 34%-ийг нь тэгээ бас өр зээлээр эзэмшиж энэ ордыг ухуулах ёстой юм бэ? Түүх соёл үнд зүйлээ устгаж үгүй хийж ээж. Дээрэс нь цэвдгийн усанд гарцаагүй нөлөөлн цэвдэгт нөлөөлнө гэж байгаа. Энэ ноён уул орчмын цэвдэг нь өөрөө гүний усандаа, гадаргын усандаа усныхаа их үүсвэр болдог ийм ус байгаа. Одоо ноён уулын тэр доод хэсгээс нь хаягдлын далангийнхан доотлын бүр гар байтугай гүний худгаас нь хүнслийн хэмжээ илрээд эхэлсэн. Эндээ ноён уулыг төрийн засгийн хамгаалтанд авах талаар бол томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулж за ер нь бол шинжилгээ ухааны байгууллагууд, байгаль орчны хуульчдын холбоо, байгаль орчны яамныхан гэд маш олон талын оролцоод хэлэлцүүлэг хийсэн. За энэ хэлэлцүүлгийн үеэр бол байгаль орчны хуульчдын холбооноос энэ мэдээллийг бол гаргаж ирж тавьж байсан л да. Яагаад гэхээр энэ Centera Gold компани 115 тонн алтны нөөцтэй гэж цаад хөрөнгө оруулагч нартай гаргаж өгсөн байдаг шүү гэдэг асуудлыг бол тавьж байсан. Гэхдээ энэ асуудал бол манай байнгын хорооны асуудал биш. Гашууртын ордын төрийн хувь хэмжээг тогтоох үед энэ 115 тонн алттай эсэх талаарх асуудлыг бол ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Манай байнгын хороо бол байгаль орчны чиглэлээр яг энэ төрийн тусгай хамгаалалтанд авах талынхаа л асуудлыг хариуцсан. Тэр хөрөнгө оруулагчтай банктаа санхүүжүүлэгч банкндаа гаргаж өгсөн нөөцөр бол гарцаагүй энэ газар нутгийн тэлж таарна штэ. Одоо ч гэсэн энэ лицензтэй талбайд нь 6 түүх соёлын дурсгал хүннүүгийн булш илэрчээд байж байна. Тэгээ эн чинь бол гарцаагүй хамгаалтанд авах үндэслэл мөн штэ. Тэгээ бид нар хэрвээ энэ газар нутгийн тэлэхээр одоо яах юм? Одоо баларч алтаа авъя гэх юм уу? Эсвэл тэр дорн зогсох юм уу? Энийгээ гэрээнд тусгаж байгаа мó? Тэгээ ер нь бол бид нар ингэж болохгүй л дээ. Тэгээ төлбөр эн чинь бид нарт өгж байгаа мөнгө өөрөө энэ одоо түүх соёлын дурсгалтай харьцуулахад энэ 50 тонн алтны үнц нь өөрөө яагаад ч харьцуулшгүй үнцэнтэй байгаа байхгүй. Тэгээ бид нар дараа нь харамсаж суух ажил гарна шүү дээ. Хэрвээ энэ газар нутаг тэлэгдээд булш руу ойртох юм бол энэ компьютерийн орд шиг ийм юм болох юм бол бид нар дараа нь юугаа хэлж хуухаа майжих юм болж байна. Тэр ордны нөөцөөрөө газар нутгийн тэлэгдэн шүү дээ олборлолт яваад ихлүүл. Ер нь бол олборлолтын явцад гарцаагүй